Hello, за сайн бацгаана уу? Миний шимжлэх тавтаа морил өнөөдөр 5 дахь өдөр буюу Black Friday болж байгаа. За Black Friday гэдэг чинь юу гэсэн үг вэ? Шопинг хийнэ гэсэн үг. За манай одоо миний байгаа Герман, Берлин Black Friday гэх нэг амар сүртэй юм болтгүй яг үнэндээ зүгээр дэлгүүрүүд хямдрахаараа максимум 20% хямдардаг. За байлаа 25% те. За яг хөө зарим нь 40% а. Гэхдээ Америк шиг тэгэж амар лаг хямдардаггүй. Зарим хитэн дэлгүүрүүд одоо Amazon энэ төр гайгүй хямдардаг. Гэхдээ нэг холигтой хямдрал болтгүй маа. Яагаад вэ гэхээр манай энд өөрсдийн гэсэн хямдралын сезон таахгүй юу? Жилдээ 2 удаа хямдардаг. Тэгхдээ болохоор нөгөө нэг seasonal учраас улирлын чанартай учраас тэр хямдрал нь амар хүчтэй бүр шууд 80% хүртэл хямдардаг учраас Black Friday ганцхан өдөр тэгж хямдраад нэг шалдгүй. Гэхдээ гадуур юу вэ гэж нарийн ширийн хараад тэгээд ямар байна харна. За тэгэхээр Black Friday гэхээр би амар том шопингийн хэсгүүдээр явъя гэж бодож байгаа. Одоогоор цаг 2 цаг болж байна. Би өнөөдөр жоохон арай нэг амьсгалаад би өчигдөр нэрээ шалгалтаа өгсөн шалгалтаа өгөөд тэнцсэн. Тэгээд тэрнээсээ хойш жоохон амьсгаа бүтэн аваад тэгэл байж байна. Би өөрийнхөө хувцсны тухай өнөөдөр хэлчихье. За өнөөдөр миний аутфит болохоор илүү casual шиг гэх юм уу? Нэг тийм хитрхи полтоо хүзүүтэй хоолойтой цамц биш. Жоохон спортлог дүү. Би бүр ийм хүстэй бүртгээ гаргаад өмссөн. Тэгээд доор болохоор амар энгийн зүгээр цамцтай. Би бол подолкон дээр шууд өмсчихье гэж бодсон. За арайчтай гэж бодоод цамц өмссөн. Тэгээд цүнхний хувьд би цүнх байрааг одоо дандаа том цүнх чирч явсаар хагаад өнөөдөр би нэг жижиг юм энэ жижигэн цүнхээ барих гэж одоо тэгээд аваад гин оролт зүтсэн чи. За энэ андаа миний өнөөдрийн outfit. Тэгээд энэ үсэн цагаан учраас би цагаан Timberland-аа өмссөн. Зүйлтний хувьд нэлээд алттай, бугуучтай, аавсгтэй. За нэг иймэрхүү. Үсээ болохоор амар буржилгсан. Миний үс амар урт болсон байл ч нэг мэдсэн чи. За иймэрхүү байна да. Дэлгүүр болгоны гадаа бүр амар урт юунууд агаад ах юм. Орчрууд. Тэрс орчрлмаар байна ч гэх. Гүр юулаа ороод ирсэн байна. Намын дэлгүүрт гэсэн чинь хараа Обамагийн нам, Joe Biden хоёрын нам зэрэгцсэн зогсож байна. Доктор Мартинсээ очроо. Өөр хаашаа гарч. Тэр Nike-ийн гадаа очроо инэ. Ой яах вэ? Энэ баагаа хүчиглээд штэ.
хүн байна. Оо яана. Тэр хүүхдээ өссөн. Инаараа хүүгээд очсон. Тэрүүдэд инаараа. Хүмүүс ингээд шопинг хийхийн тулд гэрээсээ гарч байгаа болохоор хямдарсан хямдраагүй үнэтэйсэн хямдхайсан хамаагүй зүгээр шопинг хийгээд байгаа юм шиг шүү дээ. Амар хүнтэй наа. Корона юу илээ зүгээр бүгдээрээ маска зүгээл шаваарлаа. Шамбаарлаа. Би тэгсэн чи зөө гар. Энд чи хямдрал биш гингүүтээ бас тоохгүй байна. За энэ миний хайж агаад олсон цорын ганц очргүй дэлгүүр. За ингээд очргүй дэлгүүр л ороод бүгдээ үздэхээ гэсэн чинь нэг олигтой юм байгаагүй. Ягаад очргүй байгааг нь ойлгоод би буцаа гараад ирсэн. За энэ бол And Other Stories. Энд бүгдээрээ юм үзэж чаад ээжиндээ минь хоёрт хоёуланд бүх юмыг 20% хямдруулсан байсан л да. Гэхдээ энэ дэлгүүрүүд 20%-аас илүү угаасаа тэртээ түргүү дараа хямдард юм чи 20% ерөөсөө навдаа нэг их санагдаагүй. Ердөөлөө гэх нэг тиймэрхүү заяа. Тийм болохоор тийм юмд би хууртаад илүү дутуу юм авъя гэж бодохгүй зүгээр л илүү гоё хямдарсан. Тийм амир хямдрал таартай тийм илүү гоё хямдарсан юм байвал нүдэн нэгэд нэг хай гэж бодсон ч ерөөсөө байхгүй л ялхтай. За тэгээ ингээд гутал матлнуудыг харж агаад энэ гутал нэрийг хөөх юм уу гэж харсан. Амар том хүн нэг хөшгөлж алтгаж байгаа юм шиг том тэгтэй гоё юм шиг. За тэгээд манай нэр кудам юм гоё алцсан байлээ. Харахад гоё харагдаж байгаа. За одоо би Карштадт руу орох гэж байна. Энэ цөмөөхөнүүдийг хараа. За энэ Карштадт байгаа. Энэ дэлгүүр маань амар том бүх юм байдаг дэлгүүр. За тэгсэн чи энд би шоодох готлоо халваа. Би харчаад энэ шооны готл байна. Бүгдээрээ гарч шоодох гэж байгаа. Энэ шооны 2 дахь готл байна. Гарч шоодох гэж байгаа. За ямар ч хэсэ энэ дэлгүүрт бүгдээрээ би явж агаад доотлын давхарлуу нь орсон чи Аз дэлгүүр байна. Тэгэхээр Аз дэлгүүрээс харж агаад тэгэхгүй миний гомд дууссан болохоор гомгоо буцаад авцаа. За мача мочи авсан. Тэгээд гяма авсан. Нэг их часаас 2-ыг аваад байгаамаа. Яаж торховтэй ингээд тэгэл. За ингэж авчаад тэгээд бас нэг хэсгийг явж агаад нэлээд хэм авсан юм дэс. За яг тэрнийх нь хажуудын бичиг хэргийн тасаг байсан. Тэгээд тэрнээс нь хөөхөн үзэгнүүдийн үзээд бүр гэрэл хастаг үзэг харсан гэ одоо хараална. Тэгээд энэ бом yes. Энэ хэсгүүдээр амар нэг дуу чанга явж исэн. Би энэ хэсгийнхэн дууг нь оруулах юм бол намайг YouTube нөгөө нэг бичлэг блоклтгоороо блоклж чинь. Тэгэхээр дууг нь хасаад би дээрээс нь өөрөө дуу оруулж байна. Ваа, ийм хөөрхөн өстэй дэвтэрнүүд байна. Та нарын сая гадаа харсан очор нь штэ. Тэр очорт би зогссон гэ боддоо. За тэгээ Urban Outfitters-ээс жоохон юм харчаад янзнууд байна. За тэгээ тоглоулагч нь байна. Тийм бүх магазинтэй. Одоо орчин хүмүүс яана би одоо хэдэн настай юм бэ? Одоо ингээд орчин үед үгүй сүүлийн үед хүүхдүүд пант нуу буцаад хуучин стил рүү ороод байгаа. Миний авсан юмнууд байна. Анзаараадсэн чи би дандаа харам авцсан байсан. Энэ бас нэг таргалж байгаа шинжилтэй яг үндэ. Гэхдээ би тэрэндээ ерөөсөө нэг амар сэтгэлээр унахгүй байгаа. Тэртээ тэргүү одоо тэгээ үйл болол хамгийн юмаа зузаалал явах юм чи. Гол нь би өөрөө эрүүл байж явал гэж боддог болсон. За тэр нэг дээр you care too much гэж байгаас би overthink хийж байна. Бүх юм миний харгалж байгаатай
Яг ингээд адилхан энэ хитрхи их бодоод ээж болохгүй. Тэгээд наадхандаа одоо ингээд наадхаа хаяа гэх тэгээд тийм нам хүртэл уншиж байна. За энэ ингээд миний ихний палаж өмсчөөд би жоохон гутарсан л та. Яна минь чиний би чи яатсан бэ? Тэгтээ зүгээрээс л та. Яг нэг бас муухай болоогүй л энэ. За яг тэгтээ. За энэ хоёр дахь палаж энэ надад болон таалагдсан. Би юу гэж бодсон гэж энэ палажийг хэрвээ би жоохон тураад одоо энэ нэг илүү хөөрхөн давхар маха байхгүй болгочвол энэ амар хөөрхөн палаж би 100 гоё цагаан пүүзтэй, цагаан амьстайгаа тэгээ дээрээ савхтай ч юм уу эсвэл гоё джинсэн ягтай. Тэгээ ингээд өмсөл амар хөөрхөн санагдсан байхгүй юу? Тэгээд автимуу ядимуу гэж бодоод байжсэн. Тэгээ миний кицэг нэр. Кицэн гарын гоё байна. За яах вэ? За энэ дараагийн авц. Жоохон зузаан дөө. Тэгээд өмдөн нийтнийх, цамцсан нийтнийх. Гэхдээ энэ цамцыг бараа ардаа хоосон. Надад яг үндэ юм ардаа хоосон цамц байдیں۔ Миний Instagram дээр харж байна шүү. Гэхдээ энэ нь болохоор боди биш ахгүй, надад гэдэг нь боди байхгүй юу? Би тэгтээ амар хитрхи эмхтэй үний нөгөө нэг шунлыг харуулад ах шиг байна л да. Нэг нь боди биш. Тэгтээ яг адилхан л да болно. Тэгээ би аваагүй шүү хүмүүсээ. Тэгтээ надад амар сонирхолтой санагдсан гэж гардаг болохоор. Тэгээ өмд нь болохоор жоохон миний таалагддаг биш эсэн. За энэ болохоор миний тийм өдөр 5 дахь өдөр өмсөжсэн хувцас. Зүгээр л би энгийн цамцаа өмссөн. Тэгээд fanny pack-тай тэгээд өмдтэй Timberland-тай. За ингээл боллоо доо. За би ингээд эцэг Аз дэлгүүрээс хүн сахаас өөр юм авсангүй. За тэгээд энэ арай хөөрхий харагчна. За тэгээд ямар хүн сахаас өөр юм авсангүй. Тэгээд би та нарын төлөө ядаж нэг юм өмсч үзье гэхэд тэгсэн чинь амар буруу дэлгүүр сонгочлоо. Би Urban Outfitters орчихгүй юу? Гадаа нь 3 км зогсож хүлээгээд дотор нь орсныхаа дараа хувц өмсөж үзэх гэж бас 3 цаг хүлээгээд яг хөө тийм амар жишэлтэй. Тэгтээ ер нь амар удаан хүлээсэн. Тэгээд хүлээгээд орж хувцас өмсчөө тэдний жижигхэн хар палажиг авчихгүй гэжсэн. Би өөрөө ямар таргалцсан юм бэ мэдэрсэн. За одоо өөр юу хүсэж байгаа юм бэ? Би одоо ингээд гой мэдээд хичээл ерөөсөө дасгал хийхгүй байгаа хүн ээ. За тэгтээ ямар ч гэсэн тэр хар палажиг авах гэж хагаад тэр тэгсэн чи ерөөсөө хямдраагүй тасгаас 50 евро гэж ахаар нь гонжин жог аваагүй гараад ирчлээ. За хараад хамгийн амар нь би хөлдөө банш авцаахгүй юу? Тэр маань одоо хайлаад гисээд өстө заорч ах шиг байна. За би харж баншаа шарч идлээ. Bye. Миний Black Friday энд бичлэг үзсэн байлаа. Баяртай. Хайртай шүү. Subscribe хийгээрэй. Tschüss.